Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2011 оны 11-р сард Кэрн суудын цагдаа нарт нэгэн дуудлага иржээ. Утасны цаанаас маш санаа зовсон нэг эрэгтэй хүн ирсэн нь түүний хятад найз 1-7 хоног гаруй холбоо бариагүй гэж хэлжээ. Эцэст нь санаа зовсон тэр хүн гэрэл рүү өөрөө оцсон байна. Гэтэл нөхөр нь түүнд эхнэр маань хэд хоногийн өмнө чандамаа бариад гарсан. Одоо хүртэл эргэж ирээгүй гэж хэлжээ. Ингээд цааш ямар ч гарцгүй болсноор тэр хүн цагдаад хандхаа зөөр аргагүй болсон юм. Алга болсон эмэгтэй бол Ливийн Андресийн эхнэр. Тэдний түүх 2006 онд интернетээр танилцсанаар эхэлж маш хурдан дотносож улмаар гэрэлтээр дууссан байдаг. Гэрэлснийхэн дараа тэд Кэрнст амьдрахаар шийджээ. Харин Ливийн Австрал таних хүнгүй ганц түшиг нөхөр нь байсан тул энэ алга бололт бүрч нууцлаг, бүр сэжигтэй санагдаж эхэлсэн юм. Тэр гэртээ байхгүй, найзууд руугаа ч очиагүй. Тэгвэл Ливийн хайцсан байх вэ? Цагдаагийн урьдчилсан шалгалтаар нэг чухал баримт илэрсэн нь Ливийн сүүлчийн удаа 10 дугаар сарын 30-ны орой 9 цагт гар утсаараа интернетэд 19 минут орчим холбогдсон байна. Тэр мөчөөс хойш түүний бүх улмуур бүр мөсөн тасарсан юм. Цагдаа нарын хувьд энэ нь Ливийн яг тэр шөнө ямар нэгэн зүйл өртсөн байх магадaltaй гэж таамаглахад хүрсэн байна. Цагдаа нар Ливийн гэрт очиход Андерс тэднийг тун 50 өгсөн байна. Тэр 10 дугаар сарын 30-нд эхнэртэйгээ их муудалцсан гэж хэлжээ. Ливийн нөхрийгөө араар тавьж байна гэж уурсанаас болж тэд муудалцсан. Хэрүүл намжаагүй байхад Ливийн чандамаа гаргаж ирээд явхаар бэлдэж байсан гэж тэр хэлв. Өглөө эмнэлэг яваад буцаад ирэхэд эхнэр нь аль хэдийн явсан байсан гэжээ. Андерс бүр энэ бол эхнэрийн маань 3 дахь удаага гэр орноосоо тунирхаж гараад явж байгаа явдал гэж тайлбарсан байна. Тиймдээж энэ удаад тэгтлээ санаа зовох зүйл биш гэж бодсон гэв. Гэхдээ цагдаа нар түүний энэ тайван дүрд амархан итгэсэнгүй. Мөрдөн шалгалт гүнзгийрэх тусам улам бүр сэжигтэй баримтууд гарч ирж эхэлсэн юм. Гэрт хийсэн хайгуулын үеэр цагдаа нарын эхний анхаарал татсан зүйл нь гараажаас үнэрдэх хүчтэй химийн бодисны үнэр байлаа. Өөрийгөө гин буруугүй гэдгийг харуулахын тулд Андерс өөрийн мөнгөөр хэвлэл мэдээлэл дууджээ. Гэхдээ тэр хэвлэлийн урал дээр үнэхээр эхнэрээ айгаад санаа зовоод байгаагийн шинж огт харагдсангүй. Яриа нь хит тайван, сэтгүүлчтэй бүр хошигнож байв. Энэ бүхэн олон нийтийн анхаарлыг улам татаж цэцэгтэй байдлыг бүрс нэмэгдүүлжээ. Шалгалтын дагуу Андерсыг эмнэлгийн үйлсэгт оруулахад түүний гар хөл дээр шин цорой олон байв. Тэр үүнийг зүлэг хадагч машин ажиллуулж байгаад санамсаргүй зүсэгдсэн гэж тайлбарласан ч эмчийн дүгнэлт тэсөөр байв. Шархнууд нь арсны гүн давхар хүртэл орсон, доорх зөөлөн эдэн ч гэмтсэн байв. Энэ төрлийн шарх хурц эртэй зүйлээр зүсэх үед гардаг гэмтэлтэй адилхан байсан. Эдгээр шарх нь 2-3 хоногийн өмнөх нэг ижил төрлийн хутга мэтийн зүйлээс үүссэн байх магадaltaй гэж хэмжүүлсэн нь санамсаргүй осол гэх тайлбарыг улам бүр эргэлзээтэй болгосон юм. Түүнээс гадна цагдаа нар Ливийн банкны гүйлийг шалгахад 11-р сарын 2-нд түүний карт итемдээ ашиглагдсан. Камерын бичлэгт мөнгө авч буй хүн нь Андерс өөрөө байлаа. Үүнтэй зэрэгтэн барилгын дэлгүүрүүдийн бичлэгээс Андерс 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ны хүртэл 3 хоногийн дотор нийт 15.9 галлон холоорын хүчил авсан тогтоогдсон. Ийм их хэмжээний химийн хүчтэй бодис худалдаа авсан нь цагдаа нарт нэгэн аимшигтай ардлага төрүүлсэн. Андерс хүчил ашиглан гэмт хэргийн улмуурыг арилгаагүй. Харин тэр хүний цогцыг устгах гэж оролцсон юм биш үү? Мөрдөн шалгалт ахих үед нэг хөрш маш чухал мэдээлэл өгсөн бүх зүйл эргэл авчирсан юм. Хөршийн хэлснээр 10 дугаар сарын 30-ны орой Андерс болон Ливийн гэрээс маш чанга ширүүн эрүүл маргаан сонсогдож байжээ. Хамгийн сонин нь чанга хэрүүл нэг хашгираан гарсны дараа гинэт чимээгүй болсон. Ийм чанга хэрүүл тэдний гэр бүл байнга болдог байсан тул хөршөө тоогоо болсон байв. Гэвч энэ удаагийн чимээгүй байдал Европ бүсийн бүр аимшигтай санагдсан гэж тэр хэлжээ. 7 хоногийн дараа хөрш дахин нэг хачинзуул анзаарсан байна. Тэр Андерсыг том хогны савтай ноцлож бараг өргөж дийлэхгүй шахамжирж явахыг харжээ. Гэхдээ хамгийн сонин нь Андерс хогийг өрдийн гişгээ гадны хогийн машин таяагүй. Харин тэр сав доторх бүх шингэнийг байшингийнхаа урд талын борооны ус зайлуулах шууд руу хасгасан байв. Дараа нь тэр хогны савыг маш нимбай, сайтар усаар угааж байсан гин. Хөрш ойролцоогоос харж байхтай асгаж буй шингэн нь цагаан булангартай, хөөсөрсөн, дотор нь үл мэддэг хатуу зүйлсийн үлдэгдэлтэй байсныг харжээ. Тэр олон жил энэ оролд амьдарсан хүн тул ямар ч хүн шууд уруу хог асгахдгүй гэдгийг сайн мэднэ. Тиймээс энэ явдал түүнд тун сэжигтэй санагдсан байна. Цагдаа нар Андерсны гэр орчмыг илүү нарийн шалгахаар шийджээ. 2011 оны 11-р сарын 20-нд шинжээчид шуудуунаас
нэгэн жигтэй зүйл алсан нь 6 хиймэн шүд байв. Хэдхэн хоногийн дараа тэндээс өөр 4 хиймэн шүд илэрсэн. Мэргэжлийн шинжилгээгээр нийт 10 хиймэн шүд нь бүгд Либийнийх бөгөөд Хятадд байхдаа хэлэгсэн нотлогджээ. Энэ бол Либийний хувь зайваа ямар байсныг тодорхойлоход маш чухал байранд байсан юм. Гэхдээ цагдаа нар шууд дүгнэлт хийхийг хүссэнгүй. Тэд холоорын хүчил хүний эдийг хэрхэн уусгахыг бодитоор батлахын тулд туршилт хийжээ. Тэд 15.9 галлон холоорын хүчил 2 том савнд хийгээд Либийний жинтэй ойролцоо хэмжээтэй гахамах хийсэн байна. Нэг савыг өдөр бүр хутгасан, нөгөө хөдөлгөөгүй. 7 хоногийн дараа хөдөлгөөгүй байсан савнд эдийн зарим үлдэгдэл харагдаж байв. Хутгасан савнд бүх эд бараг бүрэн алга болж зөвхөн өтгөн наалтамхай шингэн үлдсэн байлаа. Энэ үр дүн Андерсны гэрийн ур шууднаас олдсон зүйлтэй бүрэн таарч байсан юм. Хүчилт идэвхсэн биологийн үлдэгдэл, задарсан хүний эдийн шинж, Либийний 10 хиймэн шүд. Мөрдөн шалгалтын явцад Андерсын өөр нэгэн үйлдэл илэрсэн нь бүрч ноцтой байв. Тэрээр эхнэрийнхээ халамжийн мөнгө мөн зарим санхүүгийн чухал бичиг баримтыг нууцаар шилжүүлэх гэж оролдсон байна. Үүнд гэр бүлийн хөрөнгө хүртэл багтаж байжээ. Түүний унтлагын өрөөний ширээн дээр арьсан гэрэнд сайтар босон iPhone гар утас олсон. Энэ бол Либийний утас байсан бөгөөд Андерс түүнийг олохооргүй газар маш сайн нуусан байв. Баримтууд улам бүр нэмэгдэх тусам Андерсын санхүүгийн сонирхол, нууш дарах оролдлогууд, баримт устгасан үйлдэлүүд нь бүгд нэг зүйл рүү хөтлөж байв. Тэр эхнэрээ санаатаагаар хөнөөсөн байж магадгүй. 2011 оны 11-р сарын 20-нд цагдаа нар Андерсыг албан ёсоор баривчилж хүн амныг хэрэгт буруутгажээ. Үгүйсгэх ямар ч боломжгүй баримтын өмнө тэр эцэст нь цогцыг холоорын хүчил дуусгасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Андерс үхэл нь осол байсан, алах зорилго байгаагүй гэж үнэмшүүлэх гэж оролцсон хэвээр байв. Хэрвээ Андерс Либийний үхэл буруугүй байсан юм бол яагаад тэр цогцыг ийм аимшигтай хэрцгий аргаар устгах гэж оролцсон юм бэ? Андерс анх Германд төрж өссөн хүн. Тэр 25 настайдаа анхны эхнэртэйгээ гэрлэж 1 жилийн дараа хүүтэй болсон. 39 наснда гэр бүлээрээ Австралийн Керн сот руу нүүж шинэ амьдрал эхлэхээр шийдсэн байна. Олон жилийн турш тэд тайван, аз жаргалтай амьдарч байсан ч 2005 онд анхны эхнэр нь нас баржээ. Эхнэрийнхээ үхлийн дараа Андерс аажмаар хүү болон хатан мэжээсээ олдсон байна. Энэ ганцаардсан өдрүүдийн дунд интернет түүнийг Либийдээ авчруулсан байна. 2006 онд Андерс Хятад руу нисч онлайнаар танилцсан бүсгүйтэй уулзахаар шийджээ. Тэдний уулзалт хувь тавилан шиг санагдаж харилцаа нь маш хурдан гүнзгийрсэн. Гэхдээ аз жаргалтай үе нь удаан үргэлжилсэнгүй. Андерсын аялын виз дуусаж тэр Австрали руу буцах шаардлагатай болсон. Либийн түүний дагаж Австрали байхыг хүсэж 3 сарын аялын виз аваад түүний араас Австралид иржээ. Андерс Либийдээ гэрлэж түүнтэй байнга хамт амьдрахын тулд бүх хөрөнгөө түүнд өглүүлнэ гэсэн агуулгатай гэрээсэл хүртэл бичиж өгсөн. 2006 оны 11-р сарын 26-нд тэд албан ёсоор гэрлэж Либийн Австралийн байнгын оршин суух эрхээ авчээ. Хурин болохоос өмнө Андерс Либийн Сидней хотод амьдардаг сайн найзтайгаа уулзуулсан байна. Гэтэл тухайн найз нь тэдний гэрэлтийг дэмжсэнгүй. Тэр хэлэхдээ зарим хятад эмэгтэйчүүд Австрали иртээ гэрэлхийг бизнес мэт хардаг. Ногоон карт авах, хөрөнгө хувааж авах, дараа нь гэр бүлийнхний авчрах зорилготой байдаг гэж хятад эмчээ сонссон яриагаа ярьсан байв. Андерс гаднаа тоохгүй байсан ч дотроо бол сэтгэл нь хаагаад эхэлжээ. Хурмын маргааш өдөр Андерс урд нь битсэн бүх хөрөнгөө их нэртэй үлдээх гэрээслээ шууд хүчингү болгоод Либийдээ тусгай гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл хэрвээ гэрлэлт 3 жил хүрэхгүй бол Либийн юу ч өглөхгүй. 3-10 жил амьдрал хөрөнгийн 5%, 10 жилээс дээш бол 20%, цаашид аажмаар нэмэгдэнэ. Энэ нь Андерсын доторх үйл итгэх байдал аль хэдийн эхэлсний илэрэл байлаа. Гэрлсний дараа Либийн илүү нээлттэй амьдрах соёлыг санал болгосон. Тодорхой хэмжээнд хувийн орон зай, өөрийн сонирхлоо хөгжүүлэх хэрэгтэй байх ёстой гэж тэр үзжээ. Андерс үүнийг ойлгон дэмжиж Либийн шинэ орчиндөө тасан цогцоход нь туссан. Либийн Австрали англи хэлний сургалтанд сууж жолооны өмнөлөх авч байнгын оршин суух эрх авсан. Тэр хүнд нурууны өвчтөд нөхрөө асрах нэрийн дор төрөөс олгодог халамжийн тэтгэмж хүртэл авах боломжээ. Энэ тэтгэмж түүний амжиргаанд хангалттай байв. Үүнээс болж Андерсын хардах сэтгэл бүрчих нэмэгдсэн. Эхнэр маань мөнгө харсан юм шүү. Халамж авахын тулд зориуд гэрэлсэн байж магадгүй гэж тэр улам их бодох болжээ. 2009 оны 8 сард Андерс Кернст нэг байшин авч, гэхдээ байшин зөвхөн түүний нэрээр байсан.
Үлдсэн 100,000 Австрали долларыг хамтран эзэмших дансанд хийсэн байдаг. Гэвч аз жаргал удаа үргэлжилсэнгүй. 2010 онд бүх зүйл огцом өөрчлөгдөв. Тэр жил Липийн нөхөртөө хэлэлгүйгээр хүүгээ Австрали руу авчрах бүх бичиг баримтыг бүрдүүлж ирэх гэж байгаа тухайгаа Андерс дөнгөж өмнөх өдөр нь хэлжээ. Андерсийн хувьд эхнэр нь өмнө нь хүүхэдтэй байсан гэдгийг мэдээгүй. Хүүн тэдний хамтын амьдралд гинэт орж ирэх гэж буй нь маш том шок болсон. Хамгийн их уур үргэсэн зүйл нь Липийн хүүгээ Австрали авчрахдаа тэдний доктортой гэр бүлийн санхүүгийн байдлыг ашигласан явдал байв. Тэдний хооронд ширүү маргаан болж Липийн найзынхаа тусламжтайгаар хэсэг хугацаанд гэрээсээ явжээ. Хэдхэн 7 хоногийн дараа хүүтэйгээ буцаж ирсэн. 2011 оны эхээр Андерс хөрөнгөө хамгаалах арга хайж эхлээд хуульч мэргэжилтэд бэрээсээ зөвлөгөө авчээ. Тэгээд 3 дугаар сарын 16-нд маш том шийдвэр гаргасан. Андерс байшингийнхаа бүх өмчлөлийг шинээр байгуулсан хөрөнгө хамгаалах сан руу шилжүүлжээ. Энэ сангийн нөхцөл нь дараах байдлаар байв. Андерсын хүү бэр хоёр хариуцах, гол ашиг хүртэгч ач хүү нь. Андерс өөрөө байшинд насан туршдаа амьдрах хэрэгтэй. Байшин зарагдвал түүнд төр амьдрах байр гаргаж өгөх ёстой. Харин энэ бүх баримтад Липийн нэр ганц ч удаа бичигдээгүй. Энэ бол эд хөрөнгөөс нь эхнэрийг бүрэн тусгаарласан хууль ёсны алхам байсан юм. Энэ үеэс эхлээд тэдний харилцаа маш ихээр муудаджээ. Хэрүүл маргаан өдөр тутмын хэмээ үзэгдэл болов. 2011 оны 11-р сарын эхний 7 хоногт Андерс болон Липийн хоёрын хооронд дахин нэг асуудал гарсан. Энэ удаа тэдний хамтын данснаас мөнгө авахтай холбоотой маргаан байв. Андерс уурлаж бидний гэрлэл бол цаасан дээрх гэрлэл. Бодит байдал дээр ийм гэр бүл гэж байхгүй гэж хэлсэн байна. Энэ нь Липийг үнэхээр гүн шархлуулжээ. Удалгүй Липийн чиндамаа бэлдэж гэрээс гарахаар шийдсэн байна. Энэ үед Андерс маш бүдүүлэг санал тавьсан. Тэр Липинд 50,000 Австрали доллар өгөөд гэрэлтээ дуусгая гэж хэлсэн. Липийн үүнийг хүлээж аваагүй ч хурмын бөгж эмгээ нөхөртөө буцааж өгөөд гараажийн ойролцоох жижиг өрөөнд хувцаа 100 оржээ. Гэхдээ энэ удаад ч мөн 5 хоног орчмын дараа тэд эвлэрсэн юм. Липийн буцаад том унтлагын өрөөрөө нүүж ороод юу ч болоогүй мэт амьдрал нь үргэлжиж байлаа. 10 дугаар сарын 28-ны өглөө Липийн төхрийнхөө компьютерт нэгэн эмэгтэйгээс ирсэн маш дотн имэйлийг санаандгүй харжээ. Тэр шууд уурлаж Андерс "Чи намайг араар тавьж байна" гэж ууралсан. Андерс үүнийг үгүйсгэж шал худлаа зүйлээр намайг буруутгаж байна гэж маргасан ч хэрүүл улам урцдаж эхэлсэн байна. 2011 оны 7 дугаар сарын 25-нд тэд бас хэрэлдэж Липийн уурлаад Хятад руу явсан юм. Тэр 9 дугаар сарын 14-нд буцаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Хятадд байхдаа хиймээ шүт хэлгүйсэн байдаг. Липийн Хятадд байхад Андерс нэг Таиланд бүсгүйтэй танилцжээ. Түүний нэр нь Дя. Тэр үед Дя Австралид аялж байсан бөгөөд түүний эгч Австрали хүнтэй гэрэлсэн Керенсийн ойролцоо амьдардаг байв. 8 дугаар сарын 8-нд Дя Керенс казино руу очих үедээ Андерстай тааралдаж Андерс түүнийг гэртээ урьжээ. Тэдний харилцаа маш хурдан дотн болсон. Дя хэд удаа Андерсын гэрт очиж байсан бөгөөд тэр байнга унтлагын өрөөнд эмэгтэй хүний хувцас байгааг анзаардаг байв. Андерс түүнд "Энэ бол миний бурхан болсон эхнэрийн хувцас" гэж тайлбарлаж эхнэрээ нуусан байв. Сонирхолтой нь Дя өөрөө ч Андерст үннээ хэлээгүй. Тэр аль хэдийн гэрэлсэн хүүтэй гэдгээ нууж явжээ. Харин Андерс Дягийн ахтай ярилцах үед өөрийн үзэн ядалтыг ил гаргасан. Филиппин Хятад эмэгтэйчүүд бүгд мөнгө хуудаг, хуурч мэхлэгтэй гаргууд. Харин Дя бол тэсөөр, халуун дулаан, ухаалаг эмэгтэй гэх мэт өөрийн өрөөсгөл гад чихтэй үзэл санаагаа ярьж байжээ. Тэр бүр Дяатай гэрлэх тухай бодож байсан тогтоогдсон. Харин Липийн түүний хууль ёсны эхнэр хэвээр байсаар байв. Липийн Австралид буцаж ирэхээс өмнө Дя аяллаа дуусгаад Таиланд руу буцсан. Харин Андерс түүнтэй имэйлээр харилцаар байжээ. Тэдний бичиж байсан мэйлүүдийн нэгэнд Андерс "Би шийдэх ёстой нэг жижиг асуудал байна" гэж бичсэн. 10 дугаар сарын 30-нд яг Липиний сураг тасарсан тэр шөнө тэд дахин Андерсын нууц хамаргийн асуудлаас болж асар хүчтэй маргалджээ. Липийн байшингийн тал хувийг өөрийн нэрээр болгох гэж шаардсан. Андерс түүнд "Би байшингийн эзэн биш, миний нэрээр байхгүй" гэж хэлсэн нь Липинийг уурлаж ширүү маргаан тэгдэжээ. Маргааны үеэр Липийн Андерсын гар нүрийг манжиж гэмтээсэн. Андерсын хэлснээр тэр зөвхөн өөрийгөө хамгаалахын тулд Липинийг арагш нь баг зэрэг түлхсэн гэж мэдүүлсэн. Тэр түлхэлт нь хүчтэй биш, зөвхөн зай барих зорилготой байсан гэж хэлдэг. Тэр шархаа угаахаар гал тогооны угаал төрлөө очтол арданд гинэт хүчтэй юм унсан чимээ сонсогджээ. Эргэн харахад Липийн газар унсан байна.
Андерсийн хэлснээр тэр хөдөлгөөнгүй чихнээс нь цус гарч байсан. Судсан цохилгоо болсон мэт мэдрэгдсэн гэв. Андерс ихэндээ түргэн тусамд дуудах гэж буцаа авсан ч дараа нь буцаж тавьжээ. Тэр мөчөд хинч миний хэлсэн үгэнд итгэхгүй. Би гол буруудан болж таарна гэсэн айдас дамгаалсан гэж мэдүүлсэн. Үүний оронд тэр Липиний толгой дээр алчуур тавьж цогцыг хоолны ширээний хажуу зөв тавьсан. Өөрийн гимтлээ боож дахин эхнэрийнхээ амьгүй биеийн хажууд хэсэг сууж юу ч хийхээ мэдэхгүй бухимдсан байна. Тэр шөнө унтаж чадаагүй гин. Тэр галтгооны шалан дээр салаатны соовоос асгарсан байсныг анзаарчээ. Өөрөө ч халтаж унсан байна. Липиний хөлн дээр бас тэр соовоос наалдсан байсан тул эхнэр маань халтаж унаад нас барсан гэж боджээ. Дараа өглөө Андерс юу ч болоогүй юм шиг босож шүдээ угааж сахлаа авч шгшүүд орсон. Гэхдээ дараа нь тэр асар аимшигтай шийдвэр гаргав. Гаражаас шар өнгийн том хогны сав авчирч Липиний цогцыг дотор нь хийж хашааны ард тал руу чирж аваадсан байна. Химийн үйлдвэрт олон жил ажиллаж байсан туршлагаараа Андерс холоорын хүчил цогцыг хэрхэн устгадаг талаар сайн мэддэг байв. Тэрээр сонноос холоорын хүчил ашиглаж цогцыг устгасан бусад хэрэгүүдийн талаар уншиж байсан. Ингээд тэр асар их хэмжээний холоорын хүчил авч цогцыг бүрэн устгах гэж оролдсон тодорхой болсон юм. Шүүхэн Андерсын осол байсан гэх тайлбарыг заасан. Тэрний үйлдэлүүд хүчил авахар явахдаа зайрмаг идэж зугаалах мэт тайван байсан. Шинэ худал яриа зохиож эхнэр нь гэрээс явсан мэт дүр үзүүлсэн. Липиний уцаар найзууд руу залгаж урдан тасалж амьд байгаа мэт харагдуулахыг оролдсон. Цогцыг устгасныхаа дараа эхнэрийнхээ тэтгэмжийг өөрийн данс руу шилжүүлэх гэж оролдсон. Эдгээр нь сэтгэл хөдлөлгүй маш тооцоотой зан төлөвийг харуулсан байна. Хамгийн жигтэй Липийн нас барснаас 2 хоногийн дараа Андерс Диад имэйл бичиж сайн мэдээ байна. Нөгөө хүн гэрээс бүр мөсөө явсан. Одоо энэ байшинд бид хоёр л байна. Хизээч ирж болно гэж хэлгээсэн. Гэвч түүнийг хайж ирсэн хүн нь Диа биш, хуулийн шийтгэл байлаа. 2013 онд шүүх Андерсыг хүн амны эрхт буруутай гэж үзэж хамгийн дээд шийтгэл болох бүх насаар хорхиол оноосон. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээр дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.